Сайн бацхан нөхдүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эцгийн багшийн уламжлал байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хөвс хөдөлгөөн ба чиг төвс хөдөлгөөний талаар авч үзье. Хурдны хэмжээний жигд өөрчлөгдөх хөдөлгөөнийг жиг төвс хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа. За жишээлбэл савлаж байгаа хүүхэд яг хаана савлаж байгаагаас хамаарч хурд нь тодорхойлогддог. За үүний нэгэн адилаар хурдны хэмжээ өөрчлөгдөх хөдөлгөөнийг жиг төвс хөдөлгөөн гэж бас тодорхойлдог байгаа. Төвс хөдөлгөөний хувьд тракторын цэцэг бүр дээр хурдыг тодорхойлох шаардлага гардаг. Ийм учраас төвс хөдөлгөөний үед тракторын олон жижиг хэсгүүдэд хувааж авч үздэг байгаа. Жижиг хэсгүүд таргалзах дундаж хурдыг доор тодорхойлсон байна. За дундаж хурд нь дельта S-ийг хуваах нь дельтатай байна. За олон жижиг хэсгүүдэд хувааж авч үзэж байгаа зураг 19 дээр байгаа. За ингээд олон жижиг хэсгүүдэд хувааж авч үзэж болдог байгаа. За цаашлбал А цэгээс дельта S замыг дельта T хугацаанд дуулсан гэвэл А цэгийн орчин буюу А цэг дээр агшин зуурын хурд гэж хурд гарч ирж байгаа. За энэ зураг 20 ажиглаж болно. За жиг төвс хөдөлгөөн. Хурдны хэмжээ жигд өөрчлөгдөх хөдөлгөөнийг жиг төвс хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа. За зарим жишээг дурдвал уулын уруу чаргаар болгох. За тоормсон удаашрч буй машин, хурцсан хөдөлж буй машин зэрэг орно. За жиг төвс хөдөлгөөнийг хурд хугацааны хамаартлаас хамаарсан графикээр үзүүлсэн байна. Зураг 24. За жиг төвс хөдөлгөөний хувьд хурдтгал үүснэ. За хурдтгал яаж үүсэж байгаа нөхөр хурдны өөрчлөлт бий болж байгаа учраас энд хурдтгал үүснэ гэж үзнэ. За хурдтгал буюу А-г олж байгаа томьёо бол эцсийн хурдаас анхны хурд буюу B0-ыг хасаад хугацаанд харьцуулсан харьцаагаар гарч ирдэг байгаа. За хурд хугацаанаас шумуун хамарч байгаа хурд хугацааны хамаарлыг графикаас нь замыг олвол энэ томьёогоор чинь S тэнцүү B0 дээр нэмэх B ба 2 үржинтэй. За энэ томьёо нь юутай тэнцүү болж байна вэ гэхээр 2B0 нэмэх нь AT ба 2 үржин T гэсэн тэгшил болж байна. Үндсэндээ хурд хугацаанаас шугам хамарч байгаа графикаас замыг хоёр янзын томьёогоор олж болно гэсэн. За эндээс жиг төвс хөдөлгөөний замыг олох томьёо гарч ирнэ. S тэнцүү B0T нэмэх AT квадратыг хуваах нь 2 гэсэн томьёо байгаа. За удаашрах хөдөлгөөний хувьд хурдтгалын эсрэг чиглэх буюу сөрөг утгатай болно гэсэн. Үндсэндээ хурдтгал нь тгээс бага буюу сөрөг утгаар гарвал жигд удаашрах хөдөлгөөн болох нь байна. За энэ дээр замыг эхний барьцын хурдаар илэрхийлбэл S тэнцүү B квадратаас сасгана B0 квадрат хуваах нь 2A гэсэн томьёо гарч ирнэ. За эндээс хурдтгалыг олбол жигд удаашрах хөдөлгөөний хувьд бол B квадратаас сасгана B0 квадрат хуваах нь 2S гэсэн томьёо гарч ирнэ гэсэн. За энэ томьёогоор анхны барьцын хурд болон замын утгаар хурдтгалыг тодорхойлж байна гэсэн. Хурдтгалын чиглэл анхны хурдтай буюу коллинеар ижилхэн эсвэл эсрэг чиглэлтэй бол шулуун трактор хөдөлнө гэсэн. За энэ үед бол шулууны даваа хөдлөх учир хөдөлгөөний тэгш тэглэн та бүхэн харж байгаа Y буюу босод инхлэхийн үед үзүүлсэн байна. За Y тэнцүү Y0 нэмэх B0T нэмэх AT квадратыг хуваах нь 2. За энэ дээр замыг эхний барьцын хурдаар илэрхийлбэл S тэнцүү B квадрат хуваах нь 2S гэсэн
За энд нэг зүйлийг ажиллах хэрэгтэй. Энд бол босоо тэнхлэгийн үед гарч ирж байна. За анхны байрлал дээр координатын эхийг анхны хурдны дагуу тэнхлэгээ чиглүүлэн авбал за y тэнцүү b0-тэй нэмэн a-т квадратыг хоёруулна гэсэн. За энд хурдсаа буюу хурдтгал анхны хурдны дагуу үед хурдтлын фрикцэн хурдтгал тэнхлэгийн эсрэг чиглэх үед байна гэсэн. За зураг 25 дээр гарч ирж байна гэсэн. За эндээс граф дээр за хурдсах болон удаашрах хөдөлгөөний хувьд үзүүлсэн байна. За энд бол хурдтгал нь тгээс их болж ивэл хурдсах хөдөлгөөн гарч иж байна. За хурдтгал нь тгээс бага үед удаашрах хөдөлгөөн бий болж байна. За бүгдээ гэрийн даалгавраа тэмдэглээд авъя. За зураг 19-т биеийн хурд хугацааны хамаарлыг үзүүлсэн байна. За энд юу болох вэ гэхээр эхний 2 секундын хугацаанд дуулсан замыг за мөн эхний 5 секундын хугацаанд дундаж хурдыг олоорой өгдөг. За та бүхэндээ амжилт.